2016-аас 2017 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Говьсонбор аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг сургууль цэцэрлэгүүдийн нийт багш ажилчдыг хамарсан багш нарын баг хурал энэ сарын 30-ны өдөр буюу өнөөдөр Боржгон чуулганаа болж өнгөрлөө. 2 жил өнжөөд байсан тус хуралдааныг энэ жил дахин сэргээж явуулж байгаа бөгөөд орон нутгийн удирдлагууд, боловсролын газар болон аймгийн нийт багш нар хамрагдсан юм а. Шинэ хичээлийн жил эхэлж байгааг тохиолдуулан хуралдсан энэхүү хуралдаанаар боловсролын салбарт тулгамдаад буй асуудлууд болон аймгийн хэмжээнд тулгамдж буй асуудлуудын талаар хэлэлцэж, шийдвэрлэж болох гарцуудыг ярилцсан юм а. За гих мэдчлэнгээр энэ 5 хэм болвол юу вэ гэхээр Говьсонбор аймгийн багш нарын баг хурал өнөөдөр хийж байна. За энэ баг хурал бол одоо 2 жил завсарлаад энэ жил хийгдэж байгаа. Ягаад завсарлах болсон шалтгаан гэх юм бол багш нарын одоо Монголын багш нарын баяр 10 сард болтогтой холбогдуулаад тэрнтэйгээ баг хурал баярынхаа арга хэмжээг ингээ зохион байгуулдаг байсан. За энэ жил одоо миний би аймгийн засаг дарга орлогчийн хувьар санал тавьж багш нарын баг хурлыг хийх ёстой. Өнгөрсөн одоо хичээлийн жилийн олд амжилтыг ярив. Цаашид алдаа тогтлог ярив. Хэлбэлээ цаашид 2016-аас 17 оны хичээлийн жилд яаж ажиллах вэ? Энэ чиглэлээр одоо ярилцаж нэгдсэн шийдэл хүлээе гэдэг ийм санаачлал гаргаж өнөөдрийн баг хурлыг хийж байна. За орон нутгийн одоо үйлчлэгчтэй бэлтгэл хичээлийн бэлтгэж ажилтаа холбогдуулаад би бас хэд хэдэн мэдээллүүдийг хий. За Говьсонбор аймгийн ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдэд ерөнхийдөө хүүхдээ авахд бэлэн болсон байгаа гэж би ойлгож байгаа. За үйлчлэлийн бэлтгэл ажлын хувьд Говьсонбор аймаг төв суурин газрын үйлчлэлийн бэлтгэл 45%-тай, за хөдөөгийн үйлчлэлийн бэлтгэл 43%-тай ингээ явж байгаа. За бидний хамгийн боломжтой асуудал бол Говьсонбор аймагт хадлан бичиг бэлтгэх боломжгүй байгаагаас өөр аймагуудад манай хөгжид маань хадлан бичиг бэлтгэж ингэж явж байгаа гэх ийм бас нэг хүндрэлтэй тал байна. За бид нэр одоо ялангуяа Говьсонбор аймгийн Сүмбэр сумын 3 дугаар агт амьдардаг багш ажилчид олон байгаа. Өнөөдөр та бүхэнд халуун ус өгч чадахгүй байгаа. Та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Зарим нь би хотоорч усанд орсон гэж ярьж байна. Үнэхээр энэ асуудал байгаа. Сая өнгөрсөн 2012-оос 2016 оны хооронд Осло орон нутгийн өмчтөд өдрийн газарт нэг ч төсөв мөнгө тавьдаг байна. За 2015 оны 16 оны 1-р сард 230 сая төгрөг тавьж тендер зарлаж одоо ажил эхэлж. Нөгөө янтан хуураад нусыг таавал өгнөж байгаа тийм ээ. Тэрнээс болоод халаад гатсан, доголдсон, шугам хоолой хүүхдийн зулаа шиг болсон. Миний бүгдийг солих ажил энэ шаардлагатай байсан. Компаниудыг тендерт оруулсан нэг компани шалгуулсан. Нөгөө ялагдсан компани сангийн ам гомдол гаргасан. За ингэсээр яваад хоног хугацаа авсаар байгаа. Одоо дөнгөж ажил өчигдрөөс эхэлж байна. Энэ 14 хоног багтаагаад дуусгах гэсэн ийм төлөвлөлтөй байна. За бидний хувьд бол Осло компани нэг л чиглэл өгч байгаа. За 31-нд ямар ч зүйл халуун ус өгчээ. Энэ усууд ямар ч хүүхдээ хичээлд сургуульд нь оруулах бүх бэлтгэл ажлын хангах чиглэлээр одоо 31-нд маргааш хүртээ. Ямар ч халуун ус өгөх байгаа. Тэгэхээр цаашаа бас таслан энэ одоо халаан дугаантай ялангуяа бидний одоо амар тайван амьдрах энэ боловсрол нөхцөлийг хангаж ингэж ажлууд хийгдэж байгаа шүү. Энийг бас зөв ойлгоорой. Суурь боловсрол нь улс орны тогтвортой хөгжилд хүрэх түлхүүр учраас Дэлхийн байгаль хамгаалах сан энэ асуудалд онцгой анхаарал тавьж ажиллаж байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас байгаль орчны асуудалтай холбоотой өргөн хүрээтэй үйл ажиллагааг санаачлан явуулдгийн нэг нь манай орны боловсролын шинжилэлд дэмжлэг үзүүлэх явдал юм а. Энэ төслийн хүрээнд энэ удаагийн Говьсонбор аймгийн багш нарын хурал дээр ерөнхий боловсролын сургуулийн багш, сургуулийн удирдлага, боловсрол соёлын газрын мэрэгчлэлтэн зэрэг хүмүүст зориулж тогтвортой хөгжлийн боловсрол түүний үзэл санааг сургалтын хөтөлбөрүүдэд тусгаж боловсруулах чиглэлээр заах арга зүйн сургалтуудад зохион байгуулах, тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг сургалтын хөтөлбөрт тусган ерөнхий боловсролын сургуулийн албан сургалтанд турших, ном сонин гарын авлага, хэвлүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулах талаар сургалт лекц зохион байгуулсан юм а. жишээний хувьд та өнөөдөр будмандаа бас нөлөөлөх ёстой. Та өнөөдөр амьдарч байгаа хороондоо өнөөдөр та өөрийн энийг нөлөөлөж байгаа чинь